Хамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хэгэлтлээ үзэгч та бүхэнтэй яг одоо хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга эдэр зэгтэйг уулзуулахаар студидтэй урьж ирүүллээ. Сайн байна уу? Урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Та сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. За, Жиний хотноо олон улсын хөдөлмөрийн баг хурлуулсан. За, олон улсын хөдөлмөрийн байгууллага жил бүр энэхүү уулзалтыг бас баг хурлыг зохион байгуулдаг уламжлалтай байгаа. Тэгээд Монгол улсаас бол танаар ахлуулсан юм ажлын хэсэг тус суралд оролцоод ер нь Монгол улс хөдөлмөрийн талаар ямар бодлого баримталж байгаа, яаж хүмүүсийн ажилтан орлоготой байх гэж байгаа юм бэ гэдэг чиглэлээр та бас олон улсын өмнө илтгэл тавьсан юм байлээ. Тэгээд энэ хурал дээр одоо ямар агуулгаар та илтгэл тавьсан бэ? Юуг одоо олон улсад Монголын зүгээс өгөхийг зорьсон бэ? Тий. За яг энэ манай улс өөрөө энэ нүүбийн төрөлдсөн одоо хөдөлмөрийн салбар хариуцсан хамгийн дээд байгууллага бол энэ ILO буюу одоо олон улсын хөдөлмөрийн байгууллага. 69 оноос хойш гишүүнээр хэлсээд өнөөдөр жил болгон энэ байгууллагаас зохион байгуулж байгаа ажилд нийтдээ оролцоод явж байгаа. За энэ жилийн хувьд бид нар энэ хурлын онцлог нь ганцхан төрийн байгууллагын зүгээс биш. Одоо нөгөө гурван талд үйлдвэрчний хэвлэлийн байгууллага, ажил олгогч байгууллага, тэгээд төрийн гэсэн энэ байгууллага гурлаа оролцдгоор онцлогтой. Тэгээд бид нар надаар ахлуулсан манай бас энэ хоёр талд байгууллагын удирдлагууд болоод багийн хамт олон улсаа төлөөлж сая 1-ээс 11-ний хооронд оролцоод ирсэн. За энэ мэдээж орон өөрийнхөө одоо улсад хэрэгжиж байгаа хөдөлмөр эрхлэлтийн талаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих явуулж байгаа бодлогын талаар ярилцдаг. Бус мөн цаашид авах арга хэмжээ дээр бас саналаа нэгтгэдэг ийм мэдээж үндсэн зорилготой. За энэ жилийн хурлын үндсэн одоо нэр бол олон улсын нийлүүлэлтийн сүлжээн дэх хөдөлмөр эрхлэлтийн зохистой хөдөлмөр эрхлэлт гэсэн ийм сэдвтэй хурал болсон байгаа. Одоо энэ нийлүүлэлтийн сүлжээ гэдэг маань бол өөрөөр энгийнээр хэлэх юм бол одоо нэг бараа бүтээгдэхүүн байлаа гэхэд анх үйлдвэрлэхээс өсвөлээд одоо эцсийн хэрэглэгчтэй очих тэр шат дамжлах бүрт нь яаж ажлын байрыг нэмэгдүүлэх вэ? Тэн дээр ямар зохистой хөдөлмөр эрхлэлтийн бодлого гэж нь ямар хэмжээнд байх вэ гэсэн энэ чиглэлээр л энэ жилийн хурал зохион байгуулагдлаа. Бидний хувьд бол бас хуралд оролцохоос гадна өнгөрсөн нэг жилийнхаа хугацаанд бид нэр хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр бас хийсэн ажлаа тайлагнах, тийм ээ, тодорхой авсан ажил арга хэмжээнүүдэд тайгнуулах ийм хэлбэрээр оролцсон. За тэр хэлсэн үг оролцоон дээр ч гэсэн бас энийг бас тодорхой илэрхийлсэн байна. Өчигдөр нэгдсэн үндэсний байгууллага хүний хөгжлийн тайлан олон нийтэд танилцуулсан. Тэр тайлангаас харсан чинь Монгол улсын хүн ам нөгөө харьцангуй залуу хүн амтай учраас залуу хүмүүс ер нь ажилтай байна, орлоготой байна гэдэг дээр нэлээд бас акцент өгөөд илээ л дээ. Тэгэхээр ер нь өнөөдөр яг залуу хүн ам дийлэнх байгаа Монголын хөдөлмөрийн зах зээл өөрийнх нь онцлогийг бас таавсалсан байсан. Өөрөөр хэлбэл нөгөө алтан бус хөдөлмөр эрхлэлт ихтэй, зам дээрээс нь бүртгэлгөөч хүмүүс маш олноор ажил хийж идэг ийм зах зээл ихтэй. Тэгэхээр энэ зах зээлд ер нь ямар бодлого илүү тохиромжтой гэж үзээд байна вэ? Хөдөлмөрийн зах. Тэ. Ер нь яг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас бас Монголыг үнэлж байгаа нэг асуудал нь сая сүүлийн засгийн газар хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан одоо тусдаа яам байгуулж. За тэгээд засгийн газрын том хөтөлбөр нь өөрөө ажилтаа Монголтой орлоготой Монгол хүн гэдэг хөтөлбөр ингээд энэ 4 жилдээ хэрэгжүүлнэ гэдэг юм. Энэ нь бол өөрөө энэ улс хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр онцгой анхаарч байгаа юм байна гэдэг тал дээр хамгийн сайшаалтай дэмжиж байгаа. За тэр дотроо Монгол орн бол залуучуудын орн. Гэхдээ өнөөдрийн байгаа асуудал яг энэ хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь өөрөө оновчтой байна уугүй юу? Яагаад ажилгүйд л их байна те? Яагаад тодорхой ажлын байр нь өөрөө тогтвортой байнгын байж чадахгүй байна ч гэдэг юм уу? Яг энэ тал дээр бас тодорхой зөвлөмжүүдийг өгдөг. Мөн манай бас донор орнууд, байгууллагууд гэж хэлж болно. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, КОИКА, GIZ, Германы олон улсын хамт ажиллагааны байгууллага гэдэг юм уу? Азийн хөгжлийн банк гэсэн Дэлхийн банк энэ байгууллагуудаас яг энэ чиглэлээр яавал хөдөлмөр эрхлэлтийн одоо зөв бодлого явах вэ? Монголд одоо өнөөдөр хамгийн тэр олон улсын туршлага жишг рүү хүрсэн ямар ажлууд зохион байгуулах вэ гэдэг дээр бол олон байгууллагатай хамтарч ажиллаж байна. Дөнгөж өчигдөр гэхэд бид нар
Энэ олон улсын хөдөлмөрийн байгууллага манай нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамтай хамтраад зохион байгуулсан яг орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар бас жижиг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэрнийхээ тайланг хилцлээ л дээ. Энэ дээр жишээлбэл бас ярьж байгаа дүгнэлт ч гэсэн яг манай залуучуудад ажил хөдөлмөр эрхлэх тэр ур чадвар олгох, мэдээлэл өгөх, олон улсын туршлагын талаар бас сургалт зохион байгуулах энэ тэргүүний асуудал байгаа юм байна гэдэг дүгнэлт гарч ирэх жишээ нэ. Ийм зүйлүүд байгаа. Тэгээд манай олон улсын байгууллагаас бас маш сайн дэмжиж байгаа зүйл нь бол бидний өгчдөр санал нэгдсэн нэг зүйл нь дараагийн жилүүд дээр бид нар яг хөдөлмөр эрхлэлт тэр дотроо бичил бизнес эрхлэх тэр дотроо нэг хоршоо ч гэдэг юм уу нөгөө иргэдийн бүлгийн хэлбэрээр бизнесийг дэмжих нь энэ бол үр ашигтай зөв хэлбэрээ гэдэг асуудлыг. Тэгээд дээрэс нь мэдээж энэ хөдөлмөрийн салбарын асуудлыг энэ тусдаа бие даасан яамны зохион байгуулалтаар явуулах нь бас чухлаа. Энэ дээр бол бас дараагийн засгийн газар ч гэсэн бас энийг үргэлжлүүлж явуулах байхаа гэсэн ийм байр суурийг илэрхийлжсэн. Ер нь Монгол хүмүүсийг ямар бодлогоор зангидвал тэд ажилтаа байгаад байна? Ер нь олон асуудал байгаа юм. Жишээлбэл бид нар хэдэн тоо хүн болгон одоо бидний ярьдаг, бүр асуумаар байдаг. Одоо өөрийн чинь баг асуух гээд байгаа. Яавал бид нар нэг хэсэг нь гадагшаа бас хүмүүсээ гаргаж ажиллуулъя гэдэг нэг бас бодлого аваад. Дахиад харахад гаднаас дахиад ажлагсад авч энэ ч ажиллуулад байх ч гэдэг юм уу. Учрыг нь олохгүй байх юм зүйлүүд байгаад байгаа байхгүй юу? Энэ дээр юу байх вэ гэхлээр манай сүүлийн жилүүдэд хийсэн ажил бол ур чадвар тодорхой хөдөлмөр дээр яг тэр хөдөлмөрийн хуваарийг хатуу дагаж мөрдөх, тэндээсээ ажлын бүтээмжийг сайжруулах, тэр тухайн ажлыг гүйцэтгэх тодорхой мэдлэг чадвартай болох энэ асуудал бол хамгийн чухал байгаа. Гадагшаа яваад ажиллаж байгаа хүмүүс маань бол маш сайн тухайн орныхоо нөхцөл тохироод маш сайн ажиллаж чаддаг. Энд ч ирээд Монголд ажиллахлаар сайн ажиллаж чаддгүй ч гэдэг юм уу. Жишээлбэл манайх яагаад жилд 20-30 мянган хятад иргэд орж ирж ажиллаад идэх юм бэ те. Тэгсэн мөртлөө залуучууд нь ажилгүй байгаад байдаг. Энэ яагаад? Ерөөсөө л нөгөө говь хүмүүсийн хариуцлагын гэдэг асуудал байгаад байгаа. Яагаад та нар заавал энэ хятадыг авч ажиллуулах ёстой? Нaan чинь Монгол залуучууд ажилгүй байна шүү дээ. Эднэрийг аваач гэдэг. Тэгэхэд тэр Монгол хүнд өгж байгаагаас илүү хэмжээний зардал гаргаж нөгөө хятад хүнийг ажилуулад байгаа байхгүй юу? Одоо бид нарын тавьж байгаа хориг гэх юм уу нэг талын арга хэмжээ нь гадны ажлын одоо гаднаас авч байгаа ажиллах хүчинд ажлын байр тусвар дээр нь хөдөлмөрийн үнэсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн буюу 384 мянган төгрөг нэг хүнд аваад. Тэгээд тэр үнд чинь дахиад нөгөө байгууллага бас цалин өгч байгаа тийм. Гээд их зардал гаргаад байхад нөгөө хүнийх нь хөдөлмөрийн бүтээмж нь Монгол хүн ажилуулснаас хамаагүй илүү байна гэж байгаа. Ерөөсөө л манай монголчууд нэг цалин авахлаараа хэд хоног алга болчтой гэж гэдэг юм уу. Тэгээд яг тухайн ажлын 8 цагтаа хийж бүтээж байгаа үр дүн бүтээмж нь бага байдаг ч гэдэг юм уу. Энийг л ер нь илүү ярьдаг. За энэ ч утгаар сая бас Япон улс руу тодорхой залуучуудыг дадлагжих хэлбэрээр гаргаж ажилуулах гэж байгаа юм. Бас нэг зорилго бол тэнд тэр олон улсын Японы тэр ажлын хөдөлмөр эрхлэлтийн тэр чадварыг эзэмших тэнхийн технологи юу гэдэг тийм. Яаж тэр тухайн яг тавьсан ажлыг зорьсон ажлаа тухайн цагтаа үр дүн сайтаагаар чадвартайгаар хийхин эндээс гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь яаж чанартай байх юм гэдгийг тэгвэл манай залуучууд нутаг дээр нь очиод маш сайн сураад ирээ. Тэгээ буцаад бас Монголдо ирээд ажиллахын боломжийг бүрдүүлж өгөх гэсэн ийм бодлого явж байгаа. Яг над 10,000 ажил хүнийг Япон руу гаргах талаар маш олон хүн асууж байгаа. Ер нь ямар мэргэжлэр гаргах юм бол тэр гарах хүмүүст ямар шаардлага тавих юм бол гэд би баяр сайхан сайттай бас ярилцж байхад удахгүй бүртгэл эхлэн ер нь бол нэг чиглэл бол гарцсан хоёр тал бол гарын үсгээ зурцсан ажил бол эхлэхэд бэлэн болцсон байгаа гэжсэн. Тэгэхээр хүмүүст хүлээлт бий болоод байна. Тэд одоо юу гэдэг нь үнэхээр таны хэлсэн шиг Монголд ажиллах дургуудад ч юм уу эсвэл одоо
арх ухтуртаад ч юм уу цалингаа угатлаа ингээ явчихдаг тий. А тэнд хамгийн гол нь өөрсдийнх нь нөгөө чадах ажил энд байна уу? Өөрсдийнх нь эсвэл чадж байгаа ажлыг үнэлэх үнэлэмжийн санаанд нь хүрэхээр байна уу гэдгийг ингээ зөрөлдөд байгаа юм шиг байна. Сая улсын хурлын даргын айлчлалаар манай сайд Японы хөдөлмөрийн сайдтай санамж бичиг зурсан. За энэ санамж бичиг дээр тодорхой ойрын хугацаанд Япон улс ялангуяа Олимпийн бүтээн байгуулалтын үед олон тооны ажиллах хүчнийг гаднаас авах боломжтой. Энэ дээр монголчуудаас илүү анхаарч дэмжиж хамтарч ажиллая гэдэг асуудлыг тохирсон байна. За энэний хүрээнд манай байгууллага бас тодорхой яг энэ ажиллах хүчний яаж ямар хүмүүсийг ямар болзол шалгуураар хизээнээс эхлээд ингээд ажиллаа эхлүүлэх вэ гэсэн хэлбэрээр бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Бид нар тодорхой яг ажиллах хүчнийхаа чиглэлээр хөтөлбөр гаргаад энийг засгийн газарт өргөн барьж танилцуулаад тэр хөтөлбөрөөр баталсны дараа энэ ажил маань ингээд жигдрээд явах боломжтой гэсэн ийм ажлууд зохион байгуулж байгаа. За тэнд мэрэгжил чиглэлийн хувьд бол бүх чиглэлээр энэ дэр нэг таата одоо бид нар ч гэсэн бас талархууштай хүлээж авах нь юу вэ гэхлээр Япон улсад болох удахгүй тэр Олимпийн тэр бүтээн байгуулалт нь Монгол хүн гар бие оролцох нэ гэдэг асуудал. Нөгөө талаас хамгийн гол нь Монгол залуучууд маань очиж тэр Япон нэгдүгээр хэлийн сурах нь, хоёрдугаар тэр Япон соёл заншил тэр ажлын хариуцлага чадвар тийм ээ асуудалд хандах хандлага бүх тэр Японы сайн зүйлийг нь дээрээс нь тухайн ажиллаж байгаа салбарынхаа сайн технологиг нь сурч ирнэ гэсэн. Өөрөөр хэлбэл тэр саяны ярьж байгаа бид нар гаднаас хятад иргэд орж ирээд ажиллаад байгаа тэр хятад иргэнээс илүү сайн болох чадварыг эзэмшихийн тулд тэр залуучууд маань өөрсдөө 1 жил, 2 жил, 3 хүртэл жилээр ингээд сурчгаад ирээд Монголдо яг тэр сурснараа ажиллаад ингээд улсынхаа төлөө гар бие оролцоод ингээд явах боломж өртөж байна л гэж. Хамгийн гол нь тэр Япон арга барил чадвар, Япон технологи. Тэр залуучууд тодорхой 3 хүртэл жил ажиллаж чад хүрээд ирэхлээр нь бид нар энд нь ажлын байраар хангах, тодорхой тухайн ажилласан салбар бизнесээ технологи болгоод ингээ Монголд суурьшуулах тийм ээ. Тэгээд ажлыг гихт нь бас тодорхой төрийн дэмжлэг үзүүлэх, санхүүгийн хөнгөлөлтөй зээл, татварын бодлогоорч гэдэг юм уу, иймэрхүү асуудлыг ч гэсэн бас энэ хөтөлбөртөө ингээд оруулаад явна гэсэн юм бэлтгэл хийгдэж байна. Монгол хүн 3 хүн тутмын нэг нь 15-аас 39 насны залуучууд байна гэдэг өчигдөр нүүбийн хөгжлийн тайлан дээр гарч ирсэн. Тэгэхээр залуучууд ажил хийхгүй байгаа шалтгаан ч юм юу байна? Тэдний төгсөж гараад байгаа мэрэгчлэр ажлын байр байхгүй нь аль эсвэл ажлын байран дээр авах гэхээр тэдний чадвар нь таны хэлдгээр одоо гологдоод сайжруулсныхын дараа л ажилтай болох шаардлага. Ерөөсөө л нэг талдаа чадварын асуудал. Тэр чадвар гэдэг нь үнэхээр чадахгүй байгаад биш, бид нар тухайн ажил хөдөлмөрийг гүйцэтгэхдээ хоорондоо харилцсан эрх үүргээ сайн ойлгох, тэр ажлыг гүйцэтгэх тэр нарийн дэг хуваарийг сайн мөрдөж сурах гэдэг л чадварын асуудал чухал юм байна гэдэг. Энэ ч утгаараа бас сүүлийн жилүүдэд эрчимтэй яригадаад ажил болоод явж байгаа зүйлүүд бол хуучин мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв одоо Политехник коллеж гэдэг энэ чадвар олгох сургуулиудыг бас төрөөс олноор бий болгож дэмжиж ажиллаж байгаа. Энд бол үндсэндээ тухайн яг өнөөдөр бид нар нэг хэсэг одоо дээд боловсролын чиглэлээр хүмүүсээ маш их бэлдсэн. Тэр нь үл зах зээлдээ бүр илүүдэл болчихсон тийм. Буцаад тэгвэл яг тэр үндсэн яг энгийн ажлыг нь хэн хийх юм бэ гэхлээр ажиллах хүчин байхгүй болчихсон. Буцаад залуучууд маань тэр чиглэлийн бас чадвар дутагдаад байгаа. Тэгвэл тэр чадварыг олгох чиглэлээргээд одоо улсын хэмжээнд 37 сургууль төрийн дахиад бас 40 орчим сургууль хувийн ингээд 80 орчим сургууль ажиллаж байна л да. Энд бол жинхэнэ яг нөгөө ажилчин хүнийг бэлтгэж байгаа. Одоо барилгачин, мужаан, цахилгаанч гэдэг юм уу, аж ахуй, малчин, хамгийн сүүл дөрөв малчны анги хүртэл бид нар нээсэн шүү дээ энэ жил. Энэ хүмүүс маань бол тэр үнэхээр олон улсын жишээ болсон биднэрт өгүүлэгдээд байгаа нөгөө чадвар гэдэг зүйлийг маань эзэмших юм аа. Сайн чадвар эзэмшсэн залуу хүн бол
тэр дээд боловсрол эзэмссэн хүнээс илүү хэд дахинч өндөр цалинг авах ийм боломжтой байгаа. Өнөөдөр чадвартай хүмүүс дутагдaltaй байгаа учраас яг энэ чиглэлийн бодлого явж байгаа. Ажилчин ангийн бас нэг том бүлгийг таасаа хэлж байна одоо малчид гэдэг. Энэ нөгөө нэг бүрэн бос хөдөлмөр эрхлэлттэй, албан бос хөдөлмөр эрхлэлттэй энэ том бүлгийг ер нь одоо ямар бодлогоор зангидаж яаж авч явж байна вэ? Малчид гэд маллах энэ төр гэдэг бол одоо хүмүүс төр хамгийн энгийн юм шиг мөртлөө тэр жинхэнэ малч хүний чадвар гэдэг бол өөрөө бас хамгийн одоо олон одоо байгаль цаг агаар тэр мал тэгээ зах зээл энтертэйг харьцах маш олон чадварыг эзэмссэн байх ийм мэрэгжил байгаа даа. Бүр шинжлэх ухаан болсон юм шүү. Тэгээ энэч утгаараа сая малчны анги нээж байгаа асуудал ч гэсэн өөрөө цаанаасаа шаардаад нийгэм маань малчид маань өөрсдөө нэхэд энэ юм хийсэн л дээ. Малчдыг дэмжих чиглэлээр юу байх вэ гэхлээр манай малчид бол өнөөдөр малаа маллаад түүнээсээ гарч байгаа бүтээгдэхүүн ашиг шимийг зөвхөн шууд борлуулах замаар тий одоо хот руу орж ирээл нэг ченжид өгөөл тэгэл нөгөө ченжийг хэдээр авна гэж чинь тэрэнд нь одоо захирагдаал ингээл тэгвэл бусад орны хөгжилтэй одоо олон жил суурьшмал зах зээлээр явчихсан орнуудын туршлага юу гэдэг юм бэ? Тэр фермер гэдэг байгаа чинь ер нь юу хийдэг юм бэ? Тэр хоршоо нөхөрлөл гэдэг чинь ямар давуу сайн талтай юм бэ гэдэг чиглэлийг бид нар сурталчилж энийг бүх аймаг 360 гаруй сумдтай бас яг энэ чиглэлийн мэдээлэл дадал туршлагыг нэвтрүүлэх ёстой юм байна. Наад зах нь малын чанар гэж асуудал байгаа. Өнөөдөр бэлчээрийн дац хэтэрлээ гэж ярьж байна. Тодорхой тоондоо чанартай, үржил шим сайтай мал байх ёстой ч гэдэг юм уу. Тодорхой үйлдвэр дагнасан махны сүүний ч гэдэг юм уу. Нэг талдаа. Дахиад тодорхой малын нөгөө гаралтай бүтээгдэхүүнүүд сүү, мах, арьс шир те энийг боловсруулах заавал том биш жижиг хэмжээний үйлдвэрүүд байж болох юм байна. Энийг хоршоо хэлбэрээр бас заавал зах дээр ирээд захын ченжид захирагдахгүйгээр ажиллах хэлбэр байдаг юм байна гэдэг мэдээлэлүүд чухал байгаа. Энэ чиглэлийн сургалт өөрсдөө залуучууд маань зөвхөн би тэр малчны ангийн 20 хэдэн залуучуудтай бүр өөрөө уулзаж сонирхож бүр ярилцсан л да. Тийм. Тэнд хүртэл ярьж байгаа зүйл нь биднэрт мал маллах гэдэг нь зүгээр л нэг малнаа гаргаж туучаал ингээд орхичдаг асуудал биш ээ. Яаж ахмадууд маань энэ зудыг одоо төл мэд бүрэн авч гардаг юм бол тэр яаж тэр фермер гэдэг байгаа чинь тэр бусад орны тэр малчид чинь илүү одоо энэ 500 хоноос одоо 1000 хонтой байгаа юм шиг илүү ашиг шимийг хүртэж чаддгийн бол гэдэг юм уу ямар их орлогыг ямар бага зардлаар бий болгох чадах вэ? Энэ мэдээллийг л авах гэсэн юм аа гэд тэгжсэн одоо уулзаад яг та нар өөрсдийнхөө хүсэл зоригоор ирвөө ямар мэдээлэл аваад энд хэрвээ та нар юу сурмаар байна ерөөсөө бид нар тийм л зүйл хүсэж байгаа маа мал маллах арга ухаан л хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Тэгээ одоо жишээлбэл манай Ховд аймгийн Бэлтгэн коллеж дээр олгож байгаа чиглэл дээр мэдээж мал маллах арга туршлагын талаар хичээл орохоос гадна дахиад тэнд орж байгаа нэг зүйл нь бол ингээ малын эмч тухайн хүн ямар нэгэн малдаа эм тариа өгөх тарих энэ төр дээр бол өөрсдөө эмчилчих хэмжээний мэдлэг чадвар эзэмших гэдэг юм уу. Тэгээд мэдээж танхимд суух хичээл нь боловсрол нь нэг нийт хичээлийнх нь 30 орчим %. Үлдсэн хэсэг нь практикаар өөрийнхөө мал дээр очиод нөгөө ахмад малчинтайгаа яаж энэ хоноо ийш нь хавартаа ийшээ явах юм байна. Ийм ууланд чинь илүү сайт одоо шимтэй өвс нөгөө байдаг юм байна ч гэдэг юм уу. Ийм чиглэлийн. Мөн зарим нэгэн сайн хэрэгжээ явж байгаа хоршоо нөхрөл дээр очиод бид нар энийг хэрэгжүүлж болох юм байна. Энэ дээр яаж эхлүүлэх вэ? Одоо бүр санаа байгаад байгаа мөртлөө трийг нөгөө ажил болгоод эхлүүлэх тал дээр хүртэл нэг эхэлж чаддгүй нэг туршлага байдаг шүү дээ. Тэрэн дээр хүртэл яг тэр бодиттой яг ингээд практик дээр нь дагалдаад хамтраад асуугаад шалгаагаад ингэж ижил яг энэ бусад орны их шиг тийм өрхийн
фермер, жижиг аж ахуй эрхлэх юм л боломж бүрдэх юм байна гэж харж байгаа. За өнөөдөр хоёулаа голчлон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцж байна. Залуучууд гэсэн том бүлэгт нь оюутнууд багтдаг. Тэд байнга ажил хийхгүй ч гэсэн одоо төр ажлын байртаа байхыг хүсдэг, орлоготой байхыг хүсдэг. Яг сезон нь одоо эхэлж байна. Тэгэхээр тэдэнд зориулсан ямар бодлого байна вэ? Төр ажлын байрны хувьд. За бид нар энэ дээр бол манай хөдөлмөрийн хилтсүүдээр дамжиж хөдөлмөр ажлын байрны зуучлах үйл ажиллагаа гэж байдаг. За бид нар манайх ийм мэргэжилтэн хүн ийм ажил дээр ийм хүн хэрэгтэй байна. Зуны хугацаанд ажиллаж гэдэг юм уу. Яг тодорхой манай нийслэлийн хөдөлмөрийн газар дээр одоо оюутны хөдөлмөрийн бие ирж гэдэг юм уу. Ийм ажлууд хүртэл хийгдээд явж байгаа. Тэгэхээр харамсалтай нь ажлын захиалга сайн ирэхгүй байна гэж байна. Нэг талдаа оюутнууд маань гол үддэг юм уу, эсвэл тэнд нөгөө залуучууд ажлын байраар хангагдаад байдаг юм уу. Ерөнхийдөө бол бид нар бол зуучлах ажиллагаа бол хийж байна. Одоо бидний сансан хэмжээнд хүртэл бол бас залуучууд ирэхгүй байна л гэж байгаа. Нөгөө дахиад нөгөө нэг чадварлуугаа л бас урах баг. Тийм ээ. Цагийн ажил хийж байгаа хүн хэр сэтгэл гаргаж ийн ч гэдэг юм уу. Энэ ажлыг хийж чадах чадвар байна уу гэсэн асуудал руу дахиад орох байх л та. Тэгэхээр ерөөсөө л бидний миний дахин л хэлэхээр юм бол манай улсын энэ хөдөлмөр залуучуудаа нэгдүгээрт маш сайн ажлын байраар хангахын тулд чадварыг нь эзэмшүүлэх ёстой юм байна. Төрөөс жижиг бизнес эрхлэх бодлогыг явуулах ёстой юм байна. Тэр байгууллага салбар хоорондын уялдааг сайжруулах ёстой юм байна гэсэн иймэрхүү цогц ажлуудыг л хийх ёстой юм байна лээ. За одоо эдийн засгийн ойрын төлөв бол тийм ч өдрөг биш байна гэдэг хэлээд байгаа. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрчин хүн ер нь яах ёстой юм болоо? Ямар бодлого та бүхэн барьж байна? Та юу хэлхийг хүсэж байна? Жирийн хөдөлмөрчин хүн яах ёстой гэж бодож байна? Би дахиад өөрийнхөө ажиллаж байгаа салбарлуул бас энийг хардаг. За. Өөрөөр хэлбэл саяхан бид нар засгийн газраар Монгол улсын төрөөс баримтлах одоо хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлуулсан л да. Энд ч гэсэн орсон байгаа. Ерөөсөө энэ жижиг дунд бизнес одоо бичил бизнесийг эрхлэх энийг дэмжих гэдэг бол төрийн хамгийн сайн зөв бодлого байх ёстой юм байна. Энийг сайн богино хугацаанд хурдан хэрэгжүүлснээр энэ одоо энэ эдийн засгийн хямралаас гарах юм байна. Гэт бичил бизнесийн давуу тал бол их байгаа юм. Жишээлбэл энэ бичил бизнесийн хэлбэр нь өрхийн хэлбэрээр байж болно. Хоршоо нөхөрлөлийн хэлбэрээр байж болно те. Хоршооны давуу тал чинь бол өөрөө өөрсдөө дотроо хянаа явуулдаг. Тэ. За би чи арай ийм чиглэлийн чадвартай юм байна. Чи дарга нь бол. Чи илүү энэ чиглэл дээр үйлдвэрлэгч нь бол. Чи борлуулагч, нийлүүлэгч гэдэг юм. Ингээд өөрсдөө хөдөлмөрийн зөв хуваарьд ороод тэгээд өөрсдөө хянаад өөрсдийнхөө өмнө хариуцлага хүлээгээд ингээд явчихдаг. Яг адилхан өрхийн бизнес гэж. Тухайн өрх тодорхой нэг жижиг аж ахуй эрхлэлээ гэхэд өөрийнхөө төлөө яг хүүхдүүдийнхээ төлөө учраас аав ээж нь ямар ажил хийж ийн тэрийг нь нөгөө хүүхэд нь өв залгамжлаад авах. Тэнд гаргаж байгаа сэтгэл гэдэг бол цэвэр яг бас гэр бүл хүүхдүүдийнхээ төлөө байдаг учраас тэнд одоо зарцуулж байгаа төрийн дэмжлэг хамгийн сайн үр дүнгөө өгдөг. Тэнд олгож байгаа зээл хамгийн сайн буцаан төлөлттэй байдаг ч гэдэг юм уу. Ийм байдаг. Тийм учраас дээрэс нь нэг одоо нэгжид ногдох зардал бижилж болохын нэг бичил аж ахуйг дэмжихэд олгож байгаа зардал бага. Буцаад хөрвөх чадвар сайтай, хурдан үр дүн гарах, үр дүн харагдах ийм боломжтой учраас яг энэ олон жижиг бизнес маань тусдаа сайхан өчөөд ирэх юм бол эдийн засаг дагаад ингээд өсөх сайн үр дүн гарах ийм боломжтой л гэж би харж байгаа. Тэхийн тулд бидний нөгөө дараагийн бодлого бол улсын дараагийн бодлого бол яг энэ өрхийн бизнесийг дэмжих, энэ жижиг бизнесийг дэмжих хэлбэрээр л явах нь зөвөө гэж яг энэ засгийн газрын саяны баталсан баримт бичигт ч гэсэн ингэж л орсон. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн биднээс чи хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Идэр Цогт байлаа. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.